За өнөөдөр бид нэр Чикаго хотод энэ Хятадын эхний хаан Чин улсын хааны музейг үзэж байна. Энэ одоо музейг үзэхэд бол хичдийгээр их сайхан байгаа боловч бас нэг талаар сэтгэл их хонсгор байна. Энэ юу бол энэ хааны одоо байгууллагад байх үед бол Монголын их гүрэн буюу хүннү гүрэн зэрэгцэн оршиж байсан байгаа. Энтэй зэрэгцгүйч одоо хүннүгийн бош бонхон ноён уулаас маань олдсон байдаг. Ингээд одоо энэ улсууд энэ музейг дэлхийд дахинд гаргаж одоо нээлттэй одоо үзүүлж байна. Тэгэхэд одоо өнөөдөр Монгол улс маань одоо өнөө маргаашаа бодож тун өргөмөр байдалтай байгаа нэг үнэхээр сэтгэл хонсоож одоо бүх монголчуудаа уриалж байна. Ноён уулаа одоо хамгаалж байна. Өөрийнхөө хүүхдүүдийг дэлхийд дахинд гаргаж таниулж Монгол улсынхаа өвөг дээдсийг хичнээн хүчрэх байсныг бас мэдүүлэх хэрэгтэй байна. Ингээд одоо онгод буурлуудын сургаалаас одоо энэ хүнээс хэлбэр санагдлаа. Энд бол ингэж хэлсэн байдаг. Өвөг дээдсийг чинь өөрөөр чинь устгуулад, өөрийг чинь үрээр чинь устгуулад, үрийг чинь тэд нар устгах болно гэж анхааруулсан хэлсэн байдаг. Энэ одоо юу гэсэн үг вэ гэвэл одоо бид нар өнөөдөр ноён уулаа устгаж өвөг төхөө устгах гэж байна. Энэ бол өвөг дээдсээ бид нар одоо устгаж байна. Ингэсний дараа биднийг бас үр хөвгт маань өвөг дээдсээ энэ өвөг төхөө мэдэхгүй бол биднийг бас л адилхан устгах болно. Тэрний дараа тэр хариг үрний хар бодлох тонгод бол өрөө хүүхдүүдийн маань устгаад энэ бидний газар ороо шороо өв түүх хинч юу ч болж хуурах ийм том аюул дээр бид ирмэгдэн ирсэн байгааг одоо хүн бүхэн ухаарж мэдэх хэрэгтэй байна гэж би одоо хэлж байна. Ингээ монголчуудаа бүгдээрээ нэгдэцгээе. Ингээд одоо энэ музейгээс энэ зэрэгцгээс илүү гарах тэр их олдвортой энэ ноён уулынхаа олдвруудыг дэлхийд дахинд үзүүлээ харуулъя. Мөн өөрийнхөө энэ өвөг дээдсээ шүтэж ирсэн энэ сайхан уул ус хайрхтуудаа ухалгүй хамгаалж өөр хүүхдүүдэд өвлүүлцгээе гэж би уриалах байна.